Төгс хүчит Бурхны үгийн уншилгын дээжис. Чи Бурхны жинхэнэ итгэгч мөн үү? Чи Бурханд итгэх итгэлийн замаар 1-2-оос дээш жил алхаж энэ жилүүдэд амьдралдаа их зовлон зүдүүр амссан байж магадгүй. Эсвэл магадгүй чи их зовлон зүдүүр амсалгүй. Харин ч нэгүслийг ихээр хүртсэн байж болох юм. Мөн чи зовлон, нэгүсэл хоёрын аль алийг нь үзэлгүйгээр харин эгэл жирийн амьдралаар амьдэрсэн байж ч болно. Ямар тач чи Бурхны дагагч хэвээр тул Бурхныг дагах тухай сэдвээр нөхөрлцгөөе. Гэвч Бурхны үг түүнийг хүлээн зөвшөөрч дагдаг хүмүүст чиглэдэг болохоос түүнийг хүлээн зөвшөөрдөгч байсан, үгүй ч байсан бүх хүнд чиглэдэггүй гэдгийг би энэ үгсийг уншдаг бүхэнд сануулгах ёстой. Хэрвээ чи Бурхан нийтэд дэлхий дээрх бүх хүнд хандан үг хэлдэг гэж боддог бол Бурхны үг чамд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Тиймээс чи энэ бүх үгийг зүрх сэтгэлдээ санаж өөрийгөө байнга тэдгээрийн гадна тавихгүй байх хэрэгтэй. Ямар ч байсан бидний гэрт юу болж байгаа талаар ярилцгаая. Та бүхэн одоо Бурханд итгэхийн жинхэнэ утга учирыг ойлгох хэрэгтэй. Өмнө нь миний ярьсан Бурханд итгэхийн утга учир нь та нарын эерэг оролттой холбоотой байсан. Өнөөдөр бол өөр. Өнөөдөр би Бурханд итгэх итгэлийн чинь мөн чанарыг задлан шинжилмээр байна. Мэдээж энэ нь та нарыг сөрөг талаас залж чиглүүлж буй хэрэг юм. Намайг тэгээгүй бол та нар өөрсдийн үнэн нүүр царайг үрд мэдэлгүй, сүсэг бишрэлтэй, үнэнч байдлаараа үрд сайрхах байсан. Хэрвээ би зүрх сэтгэлийн гүндэх муу муухайг чинь ил болгоогүй бол та нар дор бүрнээ толгой дээрээ титэм зүгээд бүх алдрыг өөрсөдөө авч үлдэх байсан гэж хэлэхэд буруудахгүй. Бие тоосон ихэрхүү уг чанар чинь өөрсдийн мэс чанараас урвж Христийг эсэргүүцэн тэрсэлж муу муухайгаа илчлэхэд хүргэснээр та нарын санаа зориг, үзэл, хэрээс хэтэрсэн хүсэл, шунлаар дүүрэн нүдийг гэрэлд ил болгодог. Гэсэн ч та нар Христийн ажлыг гэсэн насан туршийн хүсэл тэмүүллийнхээ талаар үргэлжлүүлэн чалчиж Христийн аль эрт хэлсэн үнэнийг ахин дахин давтдаг. Энэ бол та нарын итгэл өөсөвгүй итгэл юм. Би бүхий л хугацаанд хүнд хатуу чанд стандарт тавьж ирсэн. Хэрвээ чи санаархал болзолтойгоор үнэнч байдаг бол чиний тэр үнэнч байдал гэх зүйл надад хэрэггүй. Учир нь санаархлаараа намайг хуурч болцлоороо намайг сүрдүүлдэг хүмүүсийг би жигшин зэвүүцдэг. Би хүнийг надад туйлын үнэнч байж итгэл гэдэг ганц үгийн төлөө үүнийг батлахын тулд бүх зүйлийг хийгээсэй л гэж хүсдэг. Намайг хөөргөх гэж зулгуутахыг чинь би үдсэн яддаг. Учир нь би та нарт үргэлж чин сэтгэлээсээ ханддаг. Тиймээс та нарыг ч бас надад жинхэнэ итгэлээр хандаасай гэж хүсдэг. Итгэлийн тухайд гэвэл өөрсдөд нь итгэл байгаа учраас Бурхныг дагдаг. Эс бөгөөс ийм зовлон зүдүүрийг твчихгүй байсан гэж олон хүн бодож байж болох юм. Тиймээс би чамаас үүнийг асууя. Чи Бурхны оршин тогтнолд итгэдэг юм бол яагаад түүнийг хүнддэгдгүй юм бэ? Чи Бурхны оршин тогтнолд итгэдэг юм бол яагаад чамд түүнээс жаахан ч гэсэн айх
зүрх сэтгэл байдаггүй юм бэ? Чи Христийг бие махбодтой болсон Бурхан гэж хүлээн зөвшөөрдөг хэрнэ түүнийг яагаад басамжилдаг юм бэ? Чи яагаад түүнд хүндлэлгүй ханддаг юм бэ? Чи яагаад түүнийг эл тодоор шүүмжилдэг юм бэ? Чи яагаад үргэлж түүний хөдөлгөөнийг тагнадаг юм бэ? Чи яагаад түүний зохицуулалтад захирагддаггүй юм бэ? Чи яагаад түүний үгийн дагуу үйлддэггүй юм бэ? Яагаад түүнийг сүрдүүлж тахилыг нь дээрэмдэхийг хичээдэг юм бэ? Чи яагаад Христийн байр сууриас үг хэлдэг юм бэ? Чи яагаад түүний ажил болон үг зөв эсхийг шүүдэг юм бэ? Яагаад ар хударгаар нь түүнийг зүхэж зүрхэлдэг юм бэ? Энэ бүхэн нь та нарын итгэл юм гэж үү? Үг яриа зан авирт чинь Христэд үл итгэдэг элементүүд чинь харагддаг. Хийдэг бүхний чинь сэтэл, зорилгод үл итгэл шингэсэн байдаг. Та нарын харцны золбоо хүртэл Христэд үл итгэх байдлыг агуулдаг. Та нар дор бүрнээ хорон бүрд үл итгэлийн элементийг өвөрлөж байдаг гэж хэлж болно. Энэ нь бие махбодтой болсон Бурханд үл итгэх байдал биеэр чинь гүйж буй цуснд нэвт шингэсэн учраас та нар хорон мөч бүрд Христээс урвах аюулд байдаг гэсэн үг юм. Тиймээс Бурханд итгэх замд үлдээдэг мөрчин жинхэнэ биш гэж би хэлдэг. Бурханд итгэх зам дээр алхахдаа чи хөлөө газарт бац тавьдаггүй. Чи зүгээр л хэлбэр төдий хийж байна. Та нар Христийн үгэнд хизээч бүрэн итгэдэггүй бөгөөд даруйхан хэрэгжүүлж чаддаггүй. Та нарын Христэд итгэдэггүй шалтгаан энэ юм. Үргэлж түүний талаар үзэлтэй байдаг чинь түүнд итгэдэггүй нь бас нэг шалтгаан мөн. Христийн ажлын талаар үргэлж эргэлзэх. Христийн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөх. Христийн хийсэн ямар ч ажлын талаар санаа бодол өвөрлөж энэ ажлыг зөвөр ойлгож чадахгүй байх. Яаж ч тайлбарлаа гэсэн үзлээ хаяхад хэцүү байх зэрэг нь бүгдээрээ та нарын зүрх сэтгэлд холилдсон үл итгэлийн элементүүд юм. Та нар хизээж ард хоцролгүй Христийн ажлыг дагдаг хэдий ч зүрх сэтгэлд чинь хэдих тэрслүү байдал холилдсон байна. Энэхүү тэрслүү байдал нь Бурханд итгэх итгэлд чинь байгаа хэр буртаг юм. Та нар тэгж бодохгүй байж магад. Гэхдээ чи санаа зорилгоо энэ дотроос танин мэдж чадахгүй бол мөхөх хүмүүсийн дунд байх нь гарцаагүй. Учир нь Бурхан өөрт нь эргэлздэг хүмүүсийг бус. Харин үнэхээр итгэдэг хүмүүсийг л төгс болгодог бөгөөд түүнийг Бурхан гэж хизээж итгээгүй хэрнэ түүнийг дурамжхан дагдаг хүмүүсийг бол бүрч төгс болгохгүй. Зарим хүн шүүлтэд байдгүй үнэндэж баясдаггүй. Харин тэд эрх мэдэл, эд баялагт баясдаг. Ийм хүмүүсийг эрх мэдэл эрэлхийлэгчид гэж нэрлэдэг. Тэд дэлхий дээрх нөлөө бүхий урсгал, шашны сургуулиас ирсэн пастор, багш нарыг л ирж хайдаг. Тэд үнний замыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч хагас дутуул итгэж байдаг. Тэд зүрх сэтгэл, оюун санаагаа бүрэн зориулах чадваргүй. Амаараа Бурхны төлөө өөрсдийгөө зарлагдах тухай ярих боловч харц нь агуу пастор, багш нар дээр төвлөрч Христийг зэрвисч хардаггүй. Зүрх сэтгэл нь нэр төр, эд баялаг, яруу алдрыг анхаардаг. Ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай. Ийм эгэл жирийн хүн хүнийг төгс болгох чадвартай байх боломжгүй гэж тэд боддог.
тоос тортог, өтөг бууц дундах тэдгээр хинч биш хүн Бурхны сонгосон хүмүүс байх боломжгүй гэж тэд боддог. Хэрвээ ийм хүмүүсийг Бурхан авардаг байсан бол Тэнгэр газар орвонгоороо эргэж бүх хүн элгээ хөштөл инээх байсан гэж тэд үздэг. Хэрв Бурхан энэхүү хинч биш хүмүүсийг төгс болгохоор сонгох юм бол өнөөх агуу хүмүүс Бурхан өөрөө болох байсан гэж тэд боддог. Тэдний харах өнцгийг үл итгэл сэвтүүлсэн байдаг. Тэд үл итгээд ч зогсохгүй, зүгээр л утгагүй араатнууд юм. Учир нь тэд байр суурь, нэр хүнд, эрх мэдлийг л үнэлдэг. Зөвхөн том бүлэглэл, урсгалуудыг л хүнддэгдэг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огтхонч тоодоггүй. Тэд ердөө л Христ, үнэн, амиас нүүр буруулсан урвагчд юм. Чи Христийн даруй занг бус. Харин эрхэм хүндтэй байр суурь бүхий тэр хуурамч хончтыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татан байдал, мэрэгэн ухааныг биш. Харин бузар булаа ертөнцид хөлбөрдөг тэдгээр самун явдалтныг эрхэмлэн хайрладаг. Чи толгой хорогдох газаргүй Христийн шаналлыг шоолж, харин тахилыг ирж хайн, цадиггүй амьдардаг тэдгээр үхтлийг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовхыг хүсдэггүй. Харин махан бие үгээр л чамайг тэтгэж, хянаж байдаг тэр бодлогогүй антихристүүдийн твэрт дуртайя очдог. Одоо ч гэсэн зүрх сэтгэл чинь тэдэн рүү, тэдний нэр хүнд, байр суурь, нөлөө рүү хандсан хэвээр байна. Гэсэн ч чи Христийн ажилд үнэмшихэд хэцүү гэсэн хандлага баримталсан хэвээр. Үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл чамд байхгүй гэж би хэлдэг. Чамд өөр ямар ч сонголт байхгүй байсан учраас л өнөөг хүртэл түүнийг дагсан. Зүрх сэтгэлд чинь хэд хэдэн сүрлэг дөр төрөх үрд сүндэрлэж байгаа. Чи тэдний үг, үйлбүрийг, мөн нөлөө бүхий үг, гарыг нь ч мартаж чаддаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үрд дээдийн дээд, үрд баатрууд хэвээр байдаг. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм биш. Чиний зүрх сэтгэлд тэр үрд ялахгүй хэвээрээ, үрд хүндэтгэл хүлээх зохисгүй хэвээрээ. Учир нь тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, ямар ч сүрлэг байдалгүй. Ямар ч байсан үнэнийг үнэлдэггүй бүх хүн бол үл итгэгчд, үнэнээс урвагчд юм гэж би хэлдэг. Ийм хүмүүс хизээж Христийн сайшаалыг хүртэхгүй. Чиний дотор хэр их үл итгэл байгааг, мөн Христээс хэр их урвж байгаагаа чи одоо олж тогтоов уу? Би чамд ингэж захий. Чи үнэний замыг сонгосон тул өөрийгөө үнэн сэтгэлээсээ зориулах хэрэгтэй. Хоёрдмол сэтгэлээр хайнга бүү бай. Бурхан бол дэлхийн ертөнцид ч хэн нэг хүнд ч биш. Харин түүнд үнэхээр итгэж, түүнийг шүтэн мөргөж, түүнд үнэн жагаад итгэлтэй байдаг бүх хүнд харьяалагддаг гэдгийг чи ойлгох ёстой. Өнөөдөр та нарын дотор үл итгэх байдал их байсаар байна. Өөрсдийнхөө дотгошоо сайтар өнгөйвөл та нар хариултаа гарцаагүй олно. Чи жинхэнэ хариултыг олох үедээ өөрийгөө Бурханд итгэгч биш. Харин ч түүнийг хуурч, доромжилж, түүнээс урвдаг, түүнд үнэнч бус нэгэн гэдгээ хүлээн зөвшөөрөх болно.
Тэгээд Христ бол хүн биш, Бурхан гэдгийг ойлгоно. Ийм өдөр ирэхэд чи Христийг хүндэтгэж, түүнээс айж, түүнийг үнэхээр хайрлана. Одоогоор та нарын зүрх сэтгэлийн ердөө 30%-ийг итгэл дүүргэдэг бол 70%-ийг нь эргэлзээ дүүргэдэг. Христийн хийдэг, хэлдэг бүхнээс болж та нарт түүний тухай үзэл, санаа бодол, түүнд огт итгэдэггүйгээс чинь урган гарсан үзэл санаа, бодол бий болдог. Та нар Тэнгэр дэх нүдэнд үл үзэгдэх Бурхныг л гайхан биширч, айж, имээдэг бөгөөд газар дээр амьдарч байгаа Христийг үл хайхардаг. Энэ чинь мөн л та нарын үл итгэл бус уу? Та нар өнгөрсөн үед ажил хийсэн Бурхныг л хүсэмжлэхээс биш, өнөөдрийн Христтэй нүүр тулдаггүй. Энэ бүхэн бол та нарын зүрх сэтгэлд үрд холилдсон итгэл. Өнөөдрийн Христэд итгэдэггүй тэр итгэл юм. Би та нарыг огтхонч дутуу үнэлж байгаа юм биш. Учир нь та нарын дотор хэд их үл итгэл байдаг. Та нарт ариун бус, задлан шинжлэх ёстой зүйл хэтэрхий олон байдаг. Эдгээр ариун бус зүйл нь та нарт итгэл огт байхгүй тэмдэг юм. Эдгээр нь Христээс татгалцсны чинь тэмдэг бөгөөд та нарыг Христээс урвагч гэж тамгалдаг. Эдгээр нь Христийн тухай мэдлэгийг чинь хаах халахвч, Христээр авахуулагт чинь саад болдог саад. Христтэй нийцэлтэй байхад чинь саад хийдэг бартаа. Мөн Христ та нарыг сайшаадаггүй нотлогоо билээ. Одоо бол та нарын амьдралынхаа бүх талыг шинжлэх цаг. Ингэхэн та нарт бүхий л талаар ашиг тустай байх болно.